Жил бүр эрүүл мэндийг дэмжигч байгууллага, эрүүл ажлын байр, эрүүл мэндэд дээдлэгч, өрх, иргэнийг улс аймаг сумын түвшинд шалгаруулдаг уламжлалтай. Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндэд дээдлэгч өрхийн шалгуур үзүүлэлтийг танилцуулж байна. Эрүүл мэндэд дээдлэгч өрхийг шалгаруулахдаа: 1-т өрхийн амьдрах орчин, 2-т өрхийн ахуйн нөхцөл, 3-т өрхийн эрүүл мэнд, 4-т өрхийн боловсрол хөгжил, 5-т өрхийн нийгмийн эдийн засгийн байдал гэсэн үндсэн 5 агуулгын хүрээнд 13 дэд шалгуур үзүүлэлтийг 57 асуумжийн дагуу тус бүр үнэлдэг. 1. Өрхийн амьдрах орчин 14 оноо. Өрхийн аюулгүй амьдрах орчин. Оршин суугаа газрын бүртгэлтэй бол 1 оноо, газрын зөвшөөрөл аюулгүй байдал хангагдсан бол 1 оноо, газраа өмчилж авсан бол 1 оноо, гэр байшиндаа аюулгүй осол гамшигт өртгөөс урьдчилан сэргийлсэн бол 2 оноо, хашаа гудамжны хаяг гэрэлтүүлэхтэй бол 2 оноо, орчин тойрны амарч тоглох дасгал хөдөлгөөн хийх боломжтой бол 2 оноо. Гэр бүлийн хүчирхийлэл дарамтгүй бол 1 оноо, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтгүй бол 1 оноо, арх, тамхи, мансууруулах бодис түүнийг хэрэглэдэггүй бол 3 оноо. 2. Өрхийн ахуйн нөхцөл 14 оноо. 2-1. Өрхийн ая тухтай амьдрах орчин. Гэр байрны дулаалга түлшний хэрэглээ сайн бол 2 оноо, ундны усны баталгаад их өсвөртэй хамгаалалт хадгалалт сайн бол 3 оноо. Бие засах газар бохир усны цооног стандарт шаардлага хангасан бол 2 оноо, хог хаягдлаа ангилан ялгаж савладаг бол 1 оноо. Хогийн сав таглаатай ба тогтмол зайлуулдаг бол 2 оноо. Цахилгаанд холбогдсон буюу сэргээгдэх эрчим хүч хэрэглэдэг бол 2 оноо. Харилцаа холбоо мэдээллийн хэрэгслийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг бол 2 оноо. 3. Өрхийн эрүүл мэнд 36 оноо. 3-1. Гэр бүл төлөвлөлт. Төрөлт хоорондын зай зохицуулалт буюу гэр бүл төлөвлөлт хийдэг бол 2 оноо, жирэмсний хяналтанд тогтмол байсан бол 2 оноо. Төрсний дараах хяналтанд тогтмол байсан бол 1 оноо, амин дэм эрдэсийн бэлтгэлийг эмч зөвлөсний дагуу хэрэглэдэг бол 2 оноо. 3-2. Бага насны хүүхдийн өсөлт хөгжлийн хяналт. Өсөлт хөгжлийн хяналтанд бүрэн хамрагдсан бол 2 оноо, бүрэн хамрагдаагүй бол 1 оноо. Хоол тэжээлийн байдлын үнэлгээ хийдэг бол 5 оноо. Хоол тэжээлийн үнэлгээгээр хэвийн гарсан бол 2 оноо. Хөгжлийн байдлын үнэлгээ хийлэгдэх бол 2 оноо. Хүүхдийн хөгжил насандаа тохирсон бол 5 оноо. 3-3. Бэлгийн замаар дамжих халдвар ХДХВ дох ба сүрээгээс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалт. Бэлгийн замаар дамжих халдвар ХДХВ дохоос урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан бол 1 оноо. Сүрээгээс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан бол 1 оноо. Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх чадвар. Халдварт бус өвчний үзлэг шинжилгээнд хамрагдсан бол 2 оноо, эрүүл мэндийн сургалтанд хамрагдсан бол 2 оноо. Биеийн жингийн индекс эрсдэлт хүчин зүйлийн талаарх мэдлэгтэй бол 3 оноо. Идэвхтэй дасгал хөдөлгөөн гэр бүлэрээ хийдэг бол 2 оноо. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хэн нэгэн хийдэг бол 1 оноо. 4. Өрхийн боловсрол хөгжил 19 оноо. 4-1. Сургуулийн өмнөх боловсрол. Бага насны хүүхдийн хөгжлийн талаарх сургалтанд хамрагдсан бол 1 оноо. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдсан бол 1 оноо. Ерөнхий боловсролын сургуульд хамрагдсан бол 1 оноо. Боловсрол нөхөн олгох сургалтанд хамрагдсан бол 1 оноо. 4-2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Сургууль буюу боловсрол нөхөн олгох сургалтанд хамрагдсан бол 1 оноо. Тусламж хөнгөлөлтөнд хамрагдсан бол 1 оноо. Нөхөн сэргээх үйлчилгээнд хамрагдсан бол 1 оноо. Нөхөн сэргээх үйлчилгээнд хамрагдаад үр дүнд хүрсэн бол 3 оноо. 4-3. Зохистой хооллолт хүнсний хэрэглээ. Эрүүл зохистой хооллолдог бол 2 оноо. Хүнсний ногоог өдөрт 2-оос дээш нэгж хэрэглэдэг бол 2 оноо. Сүүн бүтээгдэхүүнийг 1 ба түүнээс дээш нэгж хэрэглэдэг бол 2 оноо. Йодчилсан давс хэрэглэдэг бол 1 оноо. 5. Өрхийн нийгэм эдийн засгийн байдал 17 оноо. 5-1.
хөдөлмөр эрхлэлт. Ажил хөдөлмөр эрхэлдэг бол 1 оноо, хуваарай аж ахуй эрхэлдэг бол 2 оноо. 5.2 нийгмийн халамжийн үйлчилгээний хамрагдалт. Халамжийн тэтгэвэр тэтгэмж хөнгөлөлт тусламжинд хамрагдсан бол 1 оноо, олон нийтийн оролцоонд түшиглсэн халамжийн үйлчилгээнд хамрагдсан бол 1 оноо. Шаардлагагүй бол 3 оноо. 5.3 даатгалд хамрагдалт. Нийгмийн даатгалд төлдөг бол 1 оноо, сайн дурын нийгмийн даатгалд хамрагдсан бол 2 оноо. Эрүүл мэндийн даатгалд төлдөг бол 1 оноо. Сайн дураараа эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бол 2 оноо. 5.4 өрхийн орлого зарцуулалт. Өрхийн нэг хүнд оногдох орлого хангалттай бол 2 оноо, өрхийн орлого зарцуулалтаа төлөвлөдөг бол 2 оноо, өрхийн орлого зарлагаа төлөвлөдөггүй бол 1 оноо. Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төв.